Энэ хуулийн төсөлд амлалт гэдэг нэг шинэ нэр томьёо орж ирсэн байна. Тэгэхээр энэ 16-гийн 11 дээр засгийн газрын гишүүн улсын хурлын нэгдсэн байнгын дэд болон төр хорооны хуралдааны хилцүүлгийн шатанд өгсөн тодорхой хугацаатай хэрэгжих боломжтой амлалт үүрэг бүхий тайлбар амлалт чуулганы үед хилчээд тэр нь биелэгдэхгүй бол хариуцлага тооцох ийм агуулгатай залт байгаа. Гэтэл улсын хурлын тухай хуулийн 41-2 дээр улсын хурлын гишүүн яг нэгдсэн байнгын дэд төр хорооны хуралдааны үеэр хэлсэн үгнийхээ төлөө бүрэн эрхийнхээ хугацаанд бол түүний дараа хариуцлага хүлээхгүй гэдэг ийм залт байгаа. Тэгэхээр өөрөөр хэлбэл засгийн газрын гишүүд чинь бүгд давхар дээлтэй улсын хурлын гишүүд байгаа учраас тэгэхээр энэ хоёр хуулийн заалт чинь энэ амлалтан дээр засгийн газрын гишүүнийг улсын хурлын гишүүн гэдэг бас агуулгаар нь харж үзвэл энэ хуулийн тэр хариуцлага тооцох заалт чинь хэрэгжүүлэх болцоогүй харагдаад байна. Тэгэхээр энэ дээр нэг тайлбар хийж өгөөч. Баярлалаа. За, Бямсгтарга хариулъя. За, инх төвшин гишүүн маш чухал асуулт асууж байна. Улсын хурлын гишүүн, засгийн газрын гишүүн хоёр бол хоёулаа тодорхой чиг үүрэгтэй. Улсын хурл бол хууль тогтоох дээд байгууллага, засгийн газар бол хуулийг хэрэгжүүлэх гүйцэтгэх дээд байгууллага. Тэгэхээр улсын хурлын гишүүн чуулганы хуралдааны танхимд өөрийнхөө хэлж байгаа үгтэй холбоотой хариуцлага хүлээхгүй гэсэн заалттай. Энэ бол улсын хурлын гишүүнийхээ хувьд. Засгийн газрын гишүүн бол улсын хурлын хуралд хүндэтгэлтэй хандах, улсын хурлын гишүүдийн асуусан асуултанд үнэн зөв бодиттой мэдээлэл өгөх, хариултыг хангалттай гүйцэд хариулах, хэрвээ дутуу мэдээлэл өгвөл гүйцэд хариулахгүй бол араас нь бичгээр хариултуудыг бас өгөх ийм хуулиар хүлээсэн үүрэгтэй. Тийм болохоор их хурлын гишүүнийхээ хувьд биш, засгийн газрын гишүүнийхээ хувьд улсын хурлд хүндэтгэлгүй хандвал холбогдох хууль заасан хариуцлага хүлээнэ гэсэн зохицуулт өнөөдрийн хууль байж байгаа. Энийг бид нар 20 оны улсын хурлын хяналт шалгалтын тухай хуулиар энийг оруулж өгсөн. Дараагийн нэг асуудал бол нэмж оруулж байгаа бол амлалтын биелэлт гэдэг. Их хурлын гишүүдийн асуусан асуулт тавьж байгаа санал дээр манай сайд нар засгийн газрын гишүүд хариулт өгөхдөө ойлголоо анхаарыг би шийдээ, судлаа шийднэ, шийдэх хичээнэ анхаарнаг хариулцдаг. Тэр үедээ үндсэндээ бол нэг хариулсан болоод аргалаад өнгөрөөждөг, араас нь хайчдаг. Үүнийг бол улсын хурлын хяналт шалгалтын тухай хуулиар араас нь байнга бүртгэлийг хөтлөөд улсын хурлын чуулган байнгын хуралдаан дээр эрхэм сайд та ийм асуултан дээр ингэж хариулахтай шийднэ гэсэн, ингэж ирүүлнэ гэсэн үүнийгээ биелүүл гэж араас нь хөөцөлдөг болно. Ингээд худлаа амлуул амлалтаа биелүүлэхгүй бол буруу мэдээ, дутуу мэдээлэл өгсөн бол хариуцлага тооцдог болох ийм зохицуулт нэмж орж ирсэн байгаа. Тэгэхгүй улсын хурлын бас үйл ажиллагаа гишүүд асууж лээдийн тухайн үед нэг хариулсан болоод өнгөрөд болоод лээдийн гэдэг хандлагаас чинь болоод улсын хурлын бас үйл ажиллагаа сулраад байгаа. Улсын хурлын гаргаж байгаа тогтоол шийдвэр хүчин сулраад байгаа. Ийм учраас улсын хурлын гаргаж байгаа шийдвэр хүчтэй байх, улсын хурлаа хүндэтгэлтэй хандаж, улсын хурлын гишүүдийн асуусан асуулт хэлсэн санал хүндэтгэлтэй хандах ёстой шүү, ажил хэрэгч байх ёстой шүү гэдгийг илүү хатууруулж, чангаруулж өгсөн зохицуултыг оруулахаас өөр аргагүй байгаамаа. Тэгэхгүй тэгэл худлаа мэдээлэл өгдөг, буруу мэдээлэл өгдөг, аргалаад өнгөрдөг, болгондоо гэдэг найз нь дундаа гэдэм үү. Энийг л ажил хэрэгч болгоё. Яг зарчмаа барьж асуудалтай ханддаг ажил хэрэгч болгоё гэдэг үүднээс энэ заалтыг оруулсан гэдэг хэлье. За, инх төвшин гишүүн нэмж тодруулъя. Жишээлбэл Дамтны яам сайд энэ сард бензиний үн нэмэгдэхгүй гэд ярьчихж штэ. Тэгээд бензиний үн ингээд нэмэгдчихвэл жишээлбэл тэр чин давхар дээлтэй учраас засгийн газрын гишүүнийх нь хувьд улсын хурлын гишүүн биш, засгийн газрын гишүүнийх нь хувьд хариуцлага тооцно гэсэн асуудал яригдах гал багш байна л да. Зарим жишээлбэл хуралдаанууд дээр нэгдсэн чуулган дээр хилцүүлгийн явцад бас энэ сайд нар хилцүүлэгт оролцох явцдаа бас яг ийм амлалтын шинжтэй ч юм уу үйлдэлүүд гаргадаг. Тэгэхээр энэ нь хоорондоо ялгахад төвөгтэй болж магадгүй. Энэ дэр ерөнхий бичсэн учраас яг жишээлбэл
Улсын их хурлын гишүүнийхэн хувьд бол хариуцлага тооцохгүй, засгийн газрын гишүүнийхэн хувьд яаж хариуцлага тооцсон гэдэг асуудлууд нь тодорхойгүй болохоор л лавлаад байна л да. Тэгэхээр За Бямцэг дарга хариулъя. За маш чухлаа бас тий. Тэгэхээр улсын их хурлын гишүүнийхээ хувьд биш те холбогд галбан тушаалтан засгийн газрын гишүүнийхээ хувьд хариуцлага хүлээнэ. Тэр нь ямар хариуцлага хүлээх юм бэ гэхээр тийм үү одоо сая ярьж байгаа шатхууны нэмэгдэхгүй гэж хэлчихэд шатхуун нэмэгдэх юм бол засгийн газрын гишүүнийхээ хувьд улсын их хурлд худлаа мэдээлэл өгсөн, буруу мэдээлэл өгсөн үүрэг даалгавар тийм үү биелүүлээгүй гэдгээр засгийн газрын гишүүнээс огцрох хариуцлага хүлээнэ. Холбогд галбан тушаалтан агентлагийн дарга тэр яамны газрын дарга төрийн нарийн бичгийн дарга холбогд галбан тушаалтангуудаас тухайн албан тушаалаа огцрох хариуцлага хүлээнэ. Ийм байдлаар үндсэндээ бол их хурлын гишүүнийхээ хувьд биш тийм үү. Их хурлын гишүүнийхээ хувьд их хурлын гишүүн хэвээрээ засгийн газрын гишүүнийхээ хувьд хариуцлага хүлээх үндэслэл болох юм аа. Энэгээр юм ялгаатай. Тэгээ амлалтын бүртгэлийг хөтлөнө гэдэг маань бас тийм үү. Тэгэл амлал аргалал өнгөрчдөг биш. Яг хэлсэн үгэнд л хариуцлагатай байх ёстой шүү гэдгийг л улсын их хурлын хяналт шалгалт. За болдын уян гишүүн асуулсан.